Хэрвээ нууц швшвэл одоо миний найз ч өөр алдартай тий 4 хүүхэдтэй ээж тий сайн хань. Танаа гэр бүлийн ингээд бат бөх байгаа нууц чинь юу вэ гэж асуувал хариулж болох болов? Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн цуглагийнхан дугаарт сэтгэл зүйн магистрийн ангийн найз маань, инхээ маань оролцож байна. Их цэцэг найз маань. За ингээд хоёулаа өнөөдөр гэр бүл эвлэрүүлэн зуучлахын талаар ярилцъя гэд тохирсон байгаа. Тэгэхээр миний найз юуны түрүүнд эвлэрүүлэн зуучлах ажлынхаа талаар, тэгээ өөрийнхөө ажлын талаар мэдээлэл өгөөд эхлүүл. Зүгээр гэж бодож байна. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулж аваад баярлалаа. За намайг их цэцэг гэдэг. За би Баянгол хаан улс Сангай хайрхан дүүргийн иргэний иргэн ахын шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуршлагч. За энэ алтан тушаалтаа одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Эвлэрүүлэн зуршлаараа бол ямар маргаан ордог вэ гэхлээр эхлээд иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрхийн маргаан, гэр бүлийн харьцаанаас үүссэн маргаанууд ордог. Тэр дундаа гэр бүлийн маргааныг сонирхож байгаа хэ. Ер нь бол статистик дүн мэдээгээр ч гэсэн гэр бүлийн маргааныг 50-аас илүү хувь нь хордог гэсэн. За ямар маргаанаар ороод байна гэхлээр хүчирхийлэлтэйгээс бусад бүх гэр бүлийн маргаанууд манахаар орно гэсэн үг. Хүчирхийлэлтэй бол шууд шүүхтээ хандаад гэрэлтэй заслуулах боломжтой. Түр хэсэг тийм шүү дээ тий. Одоо ингээд гэрэлтэй цуцлуулахын тулд заавал эвлэрүүлэн зуучлахаар ордог гэсэн үг юм уу? Тийм нүүн гэрэлтийг чинь хоёр янзаар цуцалдаг байхгүй юу? Захиргааны журмаар, шүүхийн журмаар. За ямар тохиолдолд захиргааны журмаар цуцалдаг вэ гэхэлэр хүүхдүүд нас биед хүрсэн 18 наснд хүрсэн эд хөрөнгийн маргаангүй. За гэрлэгчид аль нь гэрэлтэй цуцлуулахаар хүлээн зөвшөөрсөн бол зөвөр усын бүртгэлийн газар өргөдлөө бичээд ингээ гэрэлтэй цуцлуулах боломжтой. За ямар тохиолдолд шүүхийн журмаар гэрэлтэй цуцлуулах вэ гэхэлэр эд хөрөнгийн маргаантаа хүүхдүүд нь насанд хүрээгүй. За аль нэг шалтгаан байж болно шүү дээ. Тохиолдолд зайлшгүй эвлэрүүлэн зуршлахаар орох хэрэгтэй. Хүчирхийлэлтэй тохиолдолд манад хандахгүйгээр шууд шүүхтэй хандах боломжтой. Шүүх хуралдаанаар гэрэлтэй цуцлуулна гэсэн үг. Ямар асуудлуудаас болж одоо энэ гэрэлт цуцлуулахаар их хандаж байна? Ер нь бол нөгөө хүний амьдрал баялаг тий янз бүрийн шалтгаанууд байна. За тэгээд сүүлийн үед бол мөрөөдө тоглоом их орж ирж байна. За гэрлээс гадуур харилцаа тэгээд нөгөө донтолтой архитектуртай холбоотой асуудлаас хөвчлэн гэрэлтэй цуцлуулнахаар орж ирж байна тий. Ер нь бол янз бүрийн шалтгаанууд байдаг. Дийлэх олонх нь бол сайн нэмэд дурдсан зүйлүүд байна. За ингийн гот хоёлаа одоо илүү нөгөө сэтгэл судлал тал руугаа орё гэж бодож байна тий. Сэтгэл зүйч хүний хувьд ийм ажил хийгээд суухаар за энэ хоёр маань нэг энэ дээр анхаарсан болоосоо гэл тий нэг юм халаглах кейсүүд магадгүй байдаг бах. Эрэгтэй тал нь ийм байвал зүгээр, эмэгтэй тал нь ийм байвал зүгээр сая ярих юм ярьжсэн шүү дээ тий. Ер нь ингээд тийм л юм хүсдэг юм да гэдэг. Тэрийг ер нь бол ингээл нөгөө нэг хүн хүний сэтгэл зүйн онцлог өөр шүү дээ. Тэгтээ нөгөө өвчлэн гэл харахад эрчүүд ер нь эмэгтэйчүүдээс хүндлэлийг хүсээд эмэгтэйчүүд нь бол халамжийг хүсээд идэм байна да. Тэр хэрэгцээ сэтгэл зүйн хэрэгцээг нь өгч чадахгүй болохоор маргалзан зөрчилтэй гараад тэрийг нөгөө ярилцаж шийдэхгүй багангууд зайсхийг л ингэн гот нөгөө харилцаа нь бол хүндрэл ингээл явчихчихл байна л гэж хараад. Эвлэрүүлэн зуучлах одоо ажил хийж гэн тий. Тэгэхээр эвлэрүүлэн зуучлагчдын маань одоо тэрнгүүр орж байгаа давуу тал буюу та нарын маань ажил үүрэг. Ер нь бол нөгөө нэг энэ чинь олон улсад юм хүлээн зөвшөөрөх зар байхгүй юу? Шүүхийн бос журмаар маргаанаа 3 дахь читгэхэд энэ дэмжлэгтэйгээр шийдвэрлэх гээд энэ хөгжсөн орнууд болохоор энэ эвлэрүүлэн зуршлаар асуудлаа маргаанаа шийдэх дуртай. Яагаад гэвэл нөгөө цаг хугацааны хувьд түргэн шуурхаан, за зардал мөнгөний хувьд бага зардалтай. Тэгээд талууд нөгөө сэтгэл ханамжтай. Яагаад гэвэл асуудлаа хоорондоо эвийн журмаар ярилцж байгаа, шийдэж байгаа учраас аль нэгэн шүүхээр орж маргалдаа шийдэг учраас талууд маш сэтгэл ханамжтай байдаг. Тэг маш олон давуу талтай. Ер нь бол ийм хөгжилтэй орнуудад бол
эвдрүүлэн зуршлахаар хөвчлэн маргаануудаа шийддэг. Тэгээд бүр тэр дундаа гэр бүлийн маргааны чи Австрали энтерт болохоор яадаг вэ гэхээр эхний ээлжинд бол сэтгэл зүйн төвүүдээр үйлчлэг авч агаад за сал толгон буруу шийдэл биш штэ. Тэгээд нэг яг эвдрүүлэн зуршлал дээр болохоор ямар ажиллагаа явагддаг вэ гэхээр за хүүхдээ хөл бөмбөгийн дугууланд нь хэд удаа хин хүргэж өгөх үү те бүр ийм нарийн юм дээр хүртэл хоёр талаа алившаа салахаар шийдсэн. Гэхдээ юм яг эцэг их байх үүрэг хариуцлагын хувьд нь хүртэл ингээд нарийн юмнуудтай юм ажиллагаа явагддаг байхгүй. Тэгэхээр бид нар бол аль болох тэр тийшээгээл яваад байна гэсэн үг. Хүмүүс ямар төвхтэй юм бэ одоо эвдрүүлэх гээд байгаа нэгэндээ бид тэр харилцаад байна. Тийм салж болон салт болгон бол буруу шийдэл биш. Тэрийг бол бид нар ярилцж байгаа. Гэхдээ эцэг их байх үүрэг энэ ухамсарлуулах за тэгээд нөө харилцаанд бас талууд чинь гэрлэх хэдийгээр салж байгаа ч гэсэн энгийн төвшөнд байх хэрэгтэй шүү дээ. Хоёр биенээ үзээ ядаад дургуцаал ингээд салах юм бол хоорондоо харилцаа байхгүй бол хүүхдүүдийн л цаана ирэх ашиг хөндөгдөнтэй. За аав ээж хоёр ямар хоорондоо ярьдаг биш ч юм уу те. Тэгэхин тул нөгөө энгийн төвшөнд наваачч одоо нөгөө нэг хүлэн зөвшөөрөх нэг нь бол аль өшөө сэтгэл зүйн хувьд салах дээр сэтгэл зүйн ингээд ярьсан багт нөгөөх нь бол сална гэж бодог байгаад ирэхэд за ийм учраас гэрэлтэн ингээд салах гэдэг нэг үл ядаж тэр хүний нөгөө хүлэн зөвшөөрөх хугацаа ойлгох сэтгэл зүйн талаас нь зөвлөгөө өнтер өгөх ингээд ажиллагаанууд байдаг байхгүй юу? Тийм. Мэдээж бүр ингээд таарамжгүй аль хэдийн харилцаанд дууссан юм дээр бид нарчтай эвлэрүүлэх гэж яахгүй шүү дээ. Цаад нөө эцэг их байх, үүрэг хариуцлах, энгийн харилцаанд хүрэх тэр бол цаашдаа айгүй чухал нийгэмд хэрэгтэй асуудал байхгүй юу? Тий. Одоо ингээд салалт гээл хоёлоо хосын харилцаа гэл нэлийн том сэдвүүнүүд авчлаа л да тий. Тэгэхээр мэдээж ингээд биендээ сэтгэлтэй болоод тий хайртай дуртай болоод ингээд биентэйгээ ингээд суусан байгаа, харилцсан байгаа, өөр хүүхдээ гаргасан байгаа тий. Тэгэхээр одоо ингээд энэ хүртэл ингээд энэ хоёр маань нэг ингэсэн л бол гээл нэг юм дийлэх тохиолдлууд нь тий энэ хоёр маань нэг ингэсэн л бол энэ дээр анхаарсан л бол тий бүр нэг ийм тартагтаа тулахгүй байж тээ. Уг нь бол нэг тийм аль нэг тийм болохгүй биш харагддаг штеп. Бид нар ч тийгүй энэ л ингэсэн бол уг нь тийм болохгүй гэр бүл биш штеп гэмээр. Нөгөө нэг хүмүүс чинь бусдыгаа баагаар нь хүлээн зөвшөөрөх тэр айгүй чухал. Нөгөө яг өөрийнхөө хүснээр байлгах гэдэг. Гэтэл тэр чинь хувь хүндээ бие хүн бол хөгжсөн. Тэрийг нь яг хүлээн зөвшөөрөөд ингээл явал ер нь бол болохгүй юм байхгүй. За энэ хүн ийм дургу, ийм хийвэл ууралдаг ч юм уу те. Тэгэхээр яг баагаар нь хүлээн зөвшөөрвөл тодорхой хэл хязгаарын тавиал те үнцэнтэй зүйлүүд нүгэл явахд бол болохоор санагддаг шүү дээ. Тэгээд нөгөө одоо бол би энэ ажлаа хийгээд ерөнхийдөө ийм үзэл баримталтай болцсон. Нөгөө илүү бүтэн гэр бүл гэхээсээ илүү аж аргалтай гэр бүлийг зохицлох тэр бол амар чухал юм байна. Бид нар чинь нөгөө нэг сас үед болохоор социализмын үед болохоор нөгөө нэг гэрэл энтер туслана гэвэл хэвээр нилээ юм болдог гэсэн юм шиг байна шүү дээ. Анх юм жаавал нийгмээрээ гадуурхаал те. Тэгэхээр нөгөө завсан ч хамаагүй ингээл нэг цуг байх нь айгуу чухал гэсэн үзэл баримт болол. Тийм. Гэтэл нөгөө нэг үнэхээр болохгүй болол салж олно шүү дээ. Тэр чинь бас салт болгон буруу шийдэл биш. Хүчрхийлээ төвчээл ингээл байж болохгүй те. Тэгэхээр нөгөө нэг хоёр биенийхээ жаргалтай бах тэр юм ин хүлээн зөвшөөрөөл харилцаа ойлголцол явал тэр аав ээж нь жаргалтай, ээж нь жаргалтай, аав нь жаргалтай байвал тэр хүүхд чинь сэтгэл зүй бие биедрийн хувьд болол энэ Монгол Улсын иргэний хувьд юм зөв хүн бий болно шүү дээ. Гэтэл нөгөө аав ээж хоёр нь хоорондоо муудалцаал хэрэлдээл ийм орчинд бол хүүхд бол одоо нэг хүмүүсийн ярих туртаа сэтгэл зүйн нэмэлттэй хүн саснаас илүү төрөх аюулт. Тэгэхээр бид нэр хичээл хэрэгтэй суралцаад. Би бас нэг хүнээс сонсч ирсэн нөгөө гэр бүл салцсан одоо хүүхдийн нүднээ харц те тэрний оронд ээж аав нь нас орсон хүүхдийн нүднээ харц илүү арай дээр үүдэг гинэ. Салцсан гэхээр нөгөө тэр хүүхд төрөх нэг юм хаягдсан мэдрэмж авдаг юм л да. Миний аав, миний ээж надад магадгүй хайрг болохоор намайг хаяад явцсан. Гэсэн нэг тийм. Тэр чинь болохоор нэг эцэг их байх үүрэг хариуцлага мартаад
огт ингэ нөө бидний одоо нийгмийн ойлголтоор чи саллаа гэхэлэр чи ингээл нуруугаа хараал те хүүхэд нь хин найраац яах гэдэг. Тэр нөө ойлголтоос олоод хүүхдэд тийм бэмтлэг өгчөж байгаа байхгүй. Гэтэл нэг гэрлэгчд таар тохирохгүй салж болно. Гэхдээ хүүхдийнхээ хувьд эцэг байх үүрэг хариуцлага хүлээгээд салцсан гээл хүүхдэд цог хоолнд орох хоёр нөө ингээд хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлага нь бол хэврээ шүү дээ. Тэрийг чинь заавал битээр салцсан гээл эцэгхийн уралдан цог сууж болно. Янз бүр юмдаа цогтаа явж болно те. Иймэрхүү асуудал дээр энэ нэг хоолыг шийдэж чадах юм бол тэр хүүхдэд тийм харцсан тийм гонхтой болохгүй л гэсэн үг л дээ. Тэгвэл нөгөө энэ илрүүлэн зурчлагын давуу тал нь байна шүү дээ. Тийм. Шууд шүүхтэр очиод шүүх хурлын танхимд орж авахаар бид нар чинь ингээ ярилцуулан зөөлөн буултын юм гэдэг юм чи ярилцуулна шүү дээ яриан дээр. Тэгэхээр хүмүүс чинь манай дээр бас нөгөө эд хөрөнгө олон хүүхдийнхээ асрамжийн талууд ярилцаа тохиролцох юм бол бид нэр тэмдэглээд явуулах боломжтой байхгүй. Энэ бүгдээ чинь хооронд нь ярилцаж өөрснөө шийдэх нь ер нь бол аль талтай давуу талтай. Аль хэд орчим насны хүмүүс тийм судалгаа ч юм уу магадгүй нэг тийм баримжаа чиг байгаа шүү дээ. Хэд орчим насны хүмүүс одоо их салаад байна. Ер нь судалгаагаар болохоор ер нь 5 дахь жилдээ 10 дахь жилдээ хосоод ер нь салах гэдэг сэтгэл зүйнээс яваа тийм. Ер нь тиймэрхүү судалгаанууд байдаг. Нас бол тийм тэр чинь тийм наснаас олныг хамаарат авахгүй ер нь тийм судалгаа ахна шүү. Нас нь хожуу гэрэлж байгаа хүмүүс ч гэсэн яг нөгөө хосоодын харилцааны хувьд залуухан гэр бүлийн туршлагатай байгаа шүү дээ. Тэгэхээр яг 5 дахь жилдээ нэг салах гэдэг 10 дахь жилдээ ч юм уу. Тиймэрхүү судалгаанаар. Тэгэхээр л нөгөө одоо яг мэрэгчлийн хүн тандах ч юм уу тэмцэг хандлага манайханд жоохон ховор хомс байгаа гэж шүү дээ. Тийм. Гэхдээ одооны залуучууд айгүй ер нь бол хүмүүсийн иргэдийн нөгөө соёлын төвшин ч юм уу өөрчлөгдөж байгаа. Би тэр нөгөө сэтгэл зүйчдэр хандаа гэж ярьжсэн ч юм уу урдны хандсан ч юм уу гэдэг юм нөгөө сэтгэл зүй үйлчилгээ би тэр хэрэгтэй байна гэсэн мэдрэмжүүд нэ шүү дээ. Тэгж оролцсон. Тиймэрхүү гэр бүлийн маргаан дээр манай нөгөө сэтгэл зүйчд манайхан ч сайн ажиллаад нөгөө нэг эерэг үр дүнтэй гарна л та. Эвлэрэх боломжтой тий. Хосын харилцааг ингээл нэг юм бат бөх аваад үлдэхийн тулд гэл 7 жил ажилласан туршлагаасаа хуваалцвал нэг тийм гоё дадал зуршил ч юм уу тий. Тийм зөвлөхөө байна уу? Ер нь бол нэг бид нар ч хүмүүс амар энгийн юм гэж ярьдаг шүү дээ. Хоорондоо ярилцаа, ойлголцоо гэдэг. Тэгтэл нэг энэ чинь яг энгийн зөвлөгөө юм шиг мөртлөө бид нар ойлголцож ярилцаж чаддгүй л байгаа байхгүй тий. Нөгөө хүнээс чинь сэтгэлээ сонсоод энэ яг юу хүсээд байна, яагаад байна гэдгийг за ингэж илээд ингээл нэг сонсохгүй ч юм уу тий. За манай ихнэр өгүүлж илэн тий. Яг тэр өглөөд дараагийнхын цанд гомцсон гомдлон тий. За юу хүсээд байна гэдэг нь явна тий. Тэгэхээр нэг яг хамгийн миний хүмүүстэй хэлэх дуртай нэгнийхээ сонсоо ойлгоо буулт хий тий. Яг хувь хүн гэдгээр нь ойлгоо энэ хүн яг ийм хэрэгцээ байх шиг байна гэдгийг мэдрээ. Тиймэрхүү юмнууд л зөвлөдөг. Гэхдээ энэ бол ярилцаагаа ойлгох сонсох юм бол яг нэг энгийн юм шиг мөртлөө хамгийн том юм чадвар байгаа байхгүй тий. Зарим хүмүүс чинь нөгөө юу байдаг шүү дээ. Ярилцаж чаддгүй байхгүй юу? Тэ яг ингэ ярилцахаараа л хэрүүл болчих гээд байдаг. Ярилцахаараа бараг өстой барилцаж авчих гээд байдаг тийм. Асууд их байдаг шүү дээ. Нэргэн тойрондч байгаа ярилцаач гэж л бид хоёр яг ярилцахаараа зодтолчих гээд байна бүр ингэ. Яг ингээл асаад байна. Манайхан танайхаа орж ирээд өөрийнхөө байр суурийг л хамгаалах гээд үзтэн тий. Нөгөөнд айлгын сонсох гэсэн байхгүй. Тэ биний яг зөв шүү гэх нотлох гол байна. Гэсэн талаас л та. Надад болохоор тэгж санагддаг нөгөө. Одоо би нэг тийм өрсөлдөгч биш тий. Ингээд би чи бит хоёр ингээд одоо нэг биений ингээд хоёр тал тий. Эсвэл гэрийн хос багна юм аа тий. Бит хоёр ингээд өрсөлдөгч биш ээ. Бит хоёр урд урдаасаа хараагүй тий. Яг нэг газар руу ингээд бит хоёр харж байгаа юм аа гэл тэрийг ойлгол бас зүгээр юм шиг санагдсан. Ер нь бол ийм зөрчилтэй маргаан ч мөнхийн сэдв байхгүй.
үзэл бодол нийлдэг. За бүх юм нийлдэг хобби тий. Бүх юм нийлдэг юм сайн найзууд гэдэг шүү дээ. Тэдний хооронд ч гэсэн юм зөрчилдөөн гарч болно. Тэгэхээр хос хоёрын хувьд ч гэсэн юм гарна. Ийм зөрчилдөөн марган бол мөнхий сэдв. Тэрийг яаж ухаалаг шийдэх үү гэдэг нь л асуудын хантай ур чадвар буулт энэс хамарч байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь за мэдээж нэгнийхээ орон зай хэлгээ заарыг хүнд итгэхэд за энэ маань зүгээр би яг бодохтал тэгдэж шүү дээ. За энэ маань ийм дуртай тэрийг хариуд авахгүй хэлэг. Тэгээд өөрийнх нь нэг үнцнийг мэдрүүлэх юмнуудыг хэлэх хэрэгтэй. Тэгэл хэлээ заараа тогтоогоол хоорондоо ойлголцоод хамтрагчуд гэдэг утгаараа тий. Тэгэхгүй энэ л миний нөхөр энэ л миний ихтер гэсэн шиг яг хүснээрээ нөө өөрийнхөө гүгэлтэй шиг байх гэдэг хэрэггууд эн чинь хэдий олон жил дэвчиж тэр хүний хүснээр байж байгаа л нэг л өдөр тисмэлдээ эн чинь дотоод зөрчилдөөн ингээд нөө гадна нэг зөрчилдөөн байгаа яагаад те хэдээр яг ингээд өөрийнхөө биш нөө дотоод мөн чанар нь зөрчилдөд байна гэсэн үг шүү дээ. Тэгээд ингэж явж бол нэг өдөр тесрэл ингээд уулын битэр чинь салгаар биштэй гэл нөгөө тал нь гайхаад итгэдэг. Тэр хүний хувьд ингээл зөрчилдөөнийх юмнууд дотор нь явагдал байсан байх гэсэн үг л дээ. Тийм нөгөө анханаас одоо бас нөө өстө сүүлийн хүүхдүүд гэдэг хоёлаа бардаг ярьдаг насны очижтэй нөгөө одоо хүүхдүүд ч бас нөгөө үнд зүйл бит хоёр нэгтэй юу тий бит хоёр үнд зүйл яг нэг үү гэдгийг ярилцаж тохиролцож жагаад бас нэг гэртээ олдог болсон байлээ. Тэр чинь айгүй зүг багхгүй. Тийм. Тэд нар чинь яг бидний үеийг бодвол өөрийгөө таниад мэдсэн. Миний яг юу дургу, яг надтай үзэл бодол таардаг ингээд илүү нөө алдхаас өмнө юм мэдсэн ингээд ойлголт. Тэгэхээр чи илүү л нөө нэг бат бөх гэрүүл олно шүү дээ, тий. Ярилцаад ойлголцоод улам л одоо боловсрал суралцаал явж гин гэсэн үг шүү дээ. Ямар ч гэсэн нөө нэг суучаа хүүхд гарчаа хүүхд тохирохгүй гэсэн үзэл баримталтай л болцсон мундаг тий. Танах ч ингээд нэг мэрэгжлийн сэтгэл зүйчд бас ажилладаг бах тий. Манайх ч нэг шүүхийн ерөнхий зөвлөл 7 хоногт нэг одоо ирж ажилладаг байсан. Тэгээд гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас яг орон тооны 2 сэтгэл зүйч 8 сараас ахуулаад яг ажлын 8 цагт ингээд байршуулад байлгаж байгаа байхгүй. Тэнгуут чинь манай дээр чинь нэг сэтгэл хөдлөлийн янз бүрийн хүмүүс ирэн штэ айдтай хөшүүртэй эргэлзээтэй ямар ч гэсэн тийм таата сэтгэл зүйн доктортой хүн ирэхгүй штэ. Яг тэнгуут тиймэрхүү асуудалтай хүн ирэнгууд нэг сэтгэл зүйчнэртэйгээ уулзуулаад айгу зүгээр ядаж нөгөө сэтгэл зүйн доктортой байдал чинь хит хөөрөө хит доошоо сэтгэл зүйн унаагүй хүн чинь хамгийн зөв шийдэл гаргана штэ. Хит хөөрөлтөө үедээ бас хүн буруу шийдэл гаргана. Хит доошоо готрол орсон бол буруу шийдэл гаргана тий. Тэгэхээр тэр хэдийгээр нас биеийн төрсэн хүн ч гэсэн сэтгэл хөдлөлүүд мэдрэмжүүд нь байгаа штэ. Тэгэхээр бид нэр уулзаад сэтгэл зүйчтэй уулзаад бид нэр уулзаад ингээл ядаж нөгөө сэтгэл зүйн доктортой болоо ингийн гот дахиад нэг шийдвэрээ эргэж харах тий. Тийм боломжийг олгоно гэсэн үг. Сэтгэл зүйчд чинь ер нь уулзахлаар л олон талын ашиг тус байдаг шүү дээ. Ядаж тэр нөгөө төгшүүрийн айдсын тэр нөгөө сэтгэл хөдлөлүүдийн ядаж энгийн төвшөнд аваачаад ярилцахондоо бүр хөөрцөн ууралцсан ийм үед ярилцал угаасаа үр дүн гарахгүй шүү дээ. Яг ингээл ярилцаал эхлэнгууд нөгөө хоёр тал ингээл босоод бүр зарим нь олон юм айдастай төгшүүртэй бол угаасаа зөв шийдэл гарахгүй. Сэтгэл зүйчтэй уулзчаа. Тэгээ хэдүүлээ дахиад уулзалтаа хийя ч юм уу. Тиймэрхүү арга хэмжээнд авдаг байхгүй. Тийм. Тэгэхээр хөөрхий тэрний цаанд бас нэг юм эвлэрээд үлдчих бас нэг тийм юу байна шүү дээ. Тэгэхгүй бол тэгэл за шууд салъя л гэдэг юм. Тийм. Ер нь бол тийм. Ер нь хүний тэр уурлаж бохиндох энэ төр чинь хүндэл байдаг л сэтгэл хөдлөлүүд шүү дээ. Уурласнараа энэ муу хүн ч юм уу биш шүү дээ. Тэгэл тэрийнхээ эмоц юмнуудыг гаргаж чинь тэгээд жоохон тайвширч аваад ингээд ярилцъя гэл тэ. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйчд бол манай дээр байх нь бол маш олон ач тустай. Тэгээд би яг нэг ажлынхаа мессен дээр очихлаар мэдээж нөгөө сэтгэл зүйн магистр байна. Гэхдээ миний нөгөө бакалавр чинь эрх зүйч хуулийн талын. Тэгэхээр мэдээж нөгөө нэг сэтгэл зүйчтэйгээ хандуулаад уулзуулаад ингээд явдаг.
Өнөөдрийн ярьслаас үр дүн гарахаарг бол хоршлолж болно шүү дээ. За та хоёр жоохон дараа нь ингээд энэ тухай яриад охин өргөдөл өгнө гэж бодог байтал нөгөө өргөдөл өгчлөө ч юм. Нөгөө тал нь юм шийдвэр гарт нөгөө тал нь мэдээг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүлээж авах нь зэрэг гэсэн үг. Яг чиний асуулт зүг байхгүй юу? Нөгөө нэг хүндлэнгөөс ч юм уу, гаднаас ч юм уу хинэг харчаад энийг ирүүлж айгуу гоё эссэн шүү дээ. Тийм өвчрхийл энэ төр юуч байгаагүй шүү дээ. Яагаад ингэ салах гээд байгаа. Тэгэхээр яг л нөгөө хүнд хэрэгцээтэй сэтгэл зүйн хэрэгцээг нөгөө талаас өгөхгүй байгаад байна уу даа гэсэн нөгөө сэтгэл зүйн талаас л би тэгж хараад байдیں۔ Уул нь ингээд сайн нөхөр, сайн эхнэртэй байдаг. Тэгсэн мөртлөө нөгөө сэтгэл зүйн яг өөртөө дутагдаад байгаа зүйлийн эхнэр нь ч юм уу, хайр нь ч юм уу тэ өгөхгүй. Нөгөө хайрын 5 хил гэж байдаг. Хайрлагдаагүй юм шиг санагдал, үнцэнтэй биш юм шиг санагдал тэ. Тэнгууд зүгээр миний ажиглаж байгаагаар хүн бол бас нийгмийн амьтан штэ. Нийгэмтэй харилцах ёстой, тэр хэрэгцээг нь хангах хэрэгтэй, аль алигаа ойлгоод за нийгмийн хэрэгцээг нэгдгээр сайн хань дотн харилцааны юунаасаа нийгмийн хэрэгцээг авч чадахгүй штэ. Нөгөө эрэг сэтгэл заслаар. Тэгэхээр чин тэр хэрэгцээнүүд нь баахгүй байгаад байна. Тэгэхээр хоёр биенээ мэдрээл за тэр дуртай спорт ч юм уу, дуртай үнэхээр спортод дуртай хүнийг чи наадгаал байл, бид нарт анхаарал тавьсангүй гэд байлаа гэхэд тэр нөхөр нь тэрийг хүлээж авсан байж болно шүү дээ. За би ер нь бол миний үндцэл бол гэр бүл минь гэдтэй дуртай тэр спорт нь ингээд хориглчлаа гэхэд хэсэг хугацааны дараа тэр хүн чинь өөрх нь хамгийн юм сонирхолтой минь богдолцох тэр нэг жаргалгүй байна да. Хүн тийм жаргалгүй удаан болол явцдаггүй шүү дээ. Тэгэл ингээл нөгөө нэг дотооддоо зөрчилдөөн болол тэгэл гадагшаага нөгөөдг нь зөрчилдөөн болол хардаг. Ингээд ботход бол хүндлэнгийн зүгээс харахад юу сүртэй ингэж харахаар гэтэл тэр хүний хувьд бол тэр зүйл нь үнд цэнтэй те юм сэтгэл зүйн хэрэгцээг хангах зүйл байж болно шүү дээ. Тэгэхээр тухайн хүний нөхрийнхөө хааны ажлынхаа онцлогийг амар сайн мэддэг байх хэрэгтэй. Тэ энэ маань ийм юмнаас амар ажаргал таашаал авдээ шүү дээ гэдгийг мэдээд тэр хэрэгцээг хангах процедур үйл явцад нь хориглол хязгаарлаад авахгүй амар хөөрхөн тохиролцож болно шүү дээ. 7 хоногийн нэг удаа чи ингээд дараа нь би дуртай юм хийя гэд ингээл иймэрхүү юмнууд хоорондоо ярилцаал тохиролцоол ингээл явах юм бол гайгүй санагддаг тий. Гэтэл үндлээ ойлгохгүй тий. Үнд зүйл нь одоо яг та хааштай өөр хүмүүс суудсан байж шүү дээ ингэж тий. Тэгэхээр ч нэг голоосоо үнд зүйл гаргаж хэрэгтэй байгаад идэх юм тий. Голлоосоо гэхгүй одоо юу гэх юм те. Тэр хүнийхээ дуртай юмын энэ ойлгодог л байх тий. Үнд зүйл тэр чинь одоо тэр нэг сэтгэл засаж багштай гэжсэн шүү дээ. Үнд зүйл гэдэг чинь тэрнээсээ сална гэвэл бүр муу гашууд автж байгаа юм шиг тийм хэцүү мэдрэмжтэй байдаг байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр чинь ер нь хоёр бие амар сайн ойлгож мэдрэх хэрэгтэй. Ол зөрчилдөөн л байна шүү дээ байна. Би тэгэл хосодод хэрэгтэй зөрчилтэй бол байна. Бүр юм дүгс хэрэлддэггүй муудалцдаггүй юм хосч харин аюултай. Аль өвшөө хоёр тэрштэй харилцаа байхгүй бол ер нь бол тийм шүү дээ. Манай дээр ирж байгаа ч гэсэн бид тэр хоорондоо ярьдаггүй. Тустай өрөөнд байдаг. Тэр бол айгүй хэцүү аахгүй. Хэрэлдээд байна гэдэг чинь бас нэг талаас бас нэг хайр гуйгаад байна шүү дээ. Тийм. Намайг хайрлаад өгөөч, намайг ойлгоод өгөөч гэдэг зөрчилдөд шүү дээ. Тийм. Өөрийгөө илэрхийлэх гээл ойлгуулчих гал нэг анхаарал халамж авчих гал тийм. Тэнгуут ингээд яг эсрэгээрээ яг нэр хөрсөн харилцаач яг тийм байхгүй тийм. Нэг нь гэртээ ирж чадахгүй ч байсан заалахгүй. Тэр нэг заалгаад хэрүүл хийгээд байгаа нь тэр ихнэр амар тийм хэрүүл хийгээд байгаа юм шиг боловч яс юм дээрээ тийчээ тэр гэр бүлээ авч үлдэх гэсэн бас тэр ихнэр юм байна. Бүр ингээд нэг харилцаанд дууссан хүн чинь тэр хүн хаана юм энэ хамаагүй тий. Тэгэхээр бас нэг нөхрүүд ингээд ихнэр нүглээл ингээд байна гэдэг чинь надад хайртай надад анхаарал тавиад байна гэж л ер нь бол бодох хэрэгтэй юм санагддээ шүү дээ.
Тэгээд бүр огт ингээд тоохгүй болчихлоо энэ ч одоо юу болчихоо те. Энд чинь надад бүр хайрг болсон юм уу? Харилцаа дуусчихжээ. Тэг ах ч өөр зүг. Гэтэ ер нь бол нөгөө үглэлт энэ төр чи бас хүчрхийл штэ. Үглэлт худлаа тийм ер нь ингээд сэтгэл зүгээр нь үглэл ингээд байна гэдэг чи бас л эмэгтэйчүүд бидний нөхөртэй үзүүлж байгаа хүчрхийл байгаа байхгүй. Үнэ. Тэгэхээр одоо үглэл гэдэг чи одоо хүчрхийл гэж мэдхгүйгээс олол хүчрхийл. Одоо хүчрхийл энэ хүн сэтгэл санаанд хүчрхийл үлдээд дарамт учруулад байна гэдгийг мэдчих юм бол эвтэйхэн хэлнэ шүү дээ. Өө энэ чи ингээд яагаад байна? Ядаж үглэхтэй нөгөө нэг айтайхан үглэхээр хичэн шүү дээ. Нөхрөө төртөлтэй за худлаа яриад явчвал энэ амар дургу гэдгийг шүү гэдэг үнэн хэлдэг ч юм уу. Ятаж нэг тэнд байгаагаа нэг хаяа нэг мэдгдчихэд байл тий. Илтгэчээд байл зүгээр. Гэтэ ер нь бол би нэг илрээд гарч байгаа гэр бүлүүдэд амар хэлэх дуртай. Энэ зүгээр хүүхдийнхээ өмнө нийгмийнхээ өмнө хүлээж байгаа. Бидний хувьд энэ гэр бүл гэдэг чинь анхан шатны нэгж амар том юу баггүй хариуцлага баггүй. Тэгээ нас бие төрсөн хүн чинь хариуцлага хүлээх чадвартай тэрүүгээр л ялгадсан шүү дээ. Том биетэйгээрээ одоо нас бие төрсөн гэсэн тодорхой. Юу н хариуцлага хүлээн. За дундаас хүүхэдтэй болсон, ханижилтэй болсон, хоёр биендээ болол юм хариуцлага гэр бүл гэсэн айгүй том хариуцлага байхгүй. Улс нийгмийнхаа өмнө, нүүр хүүхдийнхээ өмнө, хоёр биенийхээ өмнө тэгээ хоёр хос сална гэдэг ч одоо асар олон хүмүүс нөлөөлнө шүү дээ. Хоёр хүүхдээс ахуулаад хоёр талын аав ээж хамаатан садан энэ бүгдэд айгүй нөлөөлнө. Хоёр хосын салтай асуудал юм шиг боловч тэр чинь тухайн удам судартаа бас нэг мэдээлэл оруулчихж байгаа байхгүй тий. Тэгэл нөгөө сэтгэл зүйчд судлаач нар чинь урд нь аав ээжээ салж яасан уу яасан гэл ингээл асуудаг шүү дээ. Тэр чинь хүүхд наснд янз бүр юм тохиолдсон уу гэл ингээл. Тэгэхээр энэ шийдвэрийг бол хосод гаргахтаа маш ухаалаг байх хэрэгтэй. Нэгдүгürt хоёрдугаарт ийм асуудал нүүр тулгар хинч салахыг хүсэхгүй шүү дээ. Тулгархгүй тулд амар сайн суралцаж ойлголцоол ингээл явах хэрэгтэй. Би ийм л хүн ийм л ах хэвээр манай гэр бүлээрээ удмаараа ийм байсан гэж хэрэгсэн. Тийм байх цаг үе биш болсон байгаа байхгүй тийм. Тэр удамд өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү дээ. Тийм. Нөгөө яг бидний үед чинь нөгөө нийгмээрээ юм нэг үзэл бодолтой нэг үзэл санаатай байсан дээ. Тэр юунд одоо өөрчлөлт хийгээл амар хөөрхөн тийм. Нөгөө хасаа амар сонсоол ингээл ойлголцоол ингээл явхлаар нөгөө эдлэг бүтэн жаргалтай байх шиг сайхан хаана хавт тий. Хэрвээ нууц шишвэл одоо миний найз зүгээр алдартай тий 4 хүүхэдтэй ээж тий сайн ханижил. Танаа гэр бүлийн ингээд бат бөх байгаа нууц чинь юу вэ гэж асуувал хариулж болох уу? Бид нар ч ер нь бол нэг өөрсний хувь хүмүүс нь болохоор юм бусдаагаа нөгөө талаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээ баагаар нь хүлээн зөвшөөрдөг. Мэдээж би угаасаа нөгөө гэр бүлэд тэгдэг. Би одоо ингээл хоёр талааг ухаалаг юм ярьж байгаа ч би гэртээ очивол бас ингээл өглөөл ингээл маргаан зөрчилтэй байна шүү дээ. Гэтэ яг юм нөгөө талынхаа дургу үйлдэлүүдийн дахин давтахгүй. За энэ маань ингэж байгаа шүү гэж буулттал байх хэрэгтэй. Хүндлээл, халамжлал тэгэл байх хэрэгтэй л гэж хардыг. Нөгөө нэг хойлохноо ингэж байж байгаа л хүүхд гараал ирэхээр бас ярилцсан тэр өөрчлөлт орсон баяр. Тэр чинь одоо бүр олон жил болчихсон шүү дээ. Өөрчлөлт мэдээж гарна шүү дээ. Нөгөө анхны хүүхд анхны ээж мэж тэр бол би бол бүр амар дүрдээ итгэл юм хариуцлагатай байгаа л ингээл тэгжсэн. Тэгэл тэр үедээ хөрхөө өөрчлөлт орсон л ах. Тэгээд хамгийн гол нэг одоо ингээд бодглохлоор аль нь хичээгээл нөгөө өөр хариуцлага ухамсарлал явсан юм шиг санагддаг шүү. Өнөөдөр тэр өсчэн суужсан жаагүй солимшаасаа Туркэд 5 дугаар анги хүртэл нэг хүүхд боловсрал эзэмшгэд үнгүй гэдэг юм л да. 5 дугаар ангиас дээш үнэтэй гинэ. Тэгсэн чинь охин хүүхдийг одоо хүнтэй суухын тулд одоо дээр үед бид ринж гэж ярьдаг шүү дээ. Тэгэж одоо ч гэсэн тэр нь байдаг гэж. Тэг одоо тэр маань тэр өсч яг үнээрсэн бол тэгэнгуутаа тэр 5 дугаар анги төгссөн охин л бол тэрийг хамгийн одоо доотлих нь үнэлгээ нь гэхэд 3 кг алт байдаг гинэ.
Тэгээд тэгсэн чи би ингээд ямар сони ингээд тэгсэн баггүй. Тэгж тэр нөгөө хэм болохоор тэр өсчин болохоор үгүй штэ над талаа тэр айгу таалагдсан. Охин хүүхдийг те ингээд айгу юм нэг үнцэнтэй байлгаад чи ингээд юм алтаар ингээд чи те би ингээд одоо чиний одоо нөхөр те чиний хадмууд ингээд надаас ингээд сольж авах хэвээр чи миний ингээд охин хүүхдээ ингээд баялаг гэж үздэг юм. Тэгэхээр ингээд нэг нийгэм хоорондын осын харилцаа, соёлын ялгаа гэж айгу сонирн байгаа. Тэгэхээр нэг тэр шашны соёлын өссөн гэрийн хүмүүжил тэр асар өөр байхлаар бас тэгсэн чи би пипаг гэсэн чинь туркууд энэ нөгөө манай өвгдээдс Монголоос уламжилсан бараг одоо манай өвгдээдс монголчуудын нөгөө заншил гэдгсэн гинэ. Тэгсэн чи нөгөө хүмүүс маань хэлэх үггүй болсон. Гэт энэ тэгт аягүй сонирн байгаа. Бас нэг юм хоёр талтай ч юм шиг санагдсан. Тэгэн гут ингээд тэр болохоор хэлэхдээ гэж байгаа юм. Ингээд манай монгол охтууд нэг тийм үнцэнэ мэдтгүү, тийм үнцэнгүү. Тэгэхээр нөгөө нэг Туркэд очихоор ингээд надад эрэгтэй юм шиг, эмхтэй шиг яг ингээд өөрийнхөө үргийг гүйцэлдүүлдэг. Тэ? Одоо юу гэх юм? Аава миний хөл бөмбөгийн одоо дугуулангийн мөнгөө гэдэг нэг ч байгаа бол ээжтэй хэлсэн чинь үгүй ээж ажиллаа хийцэн намайг тээцэн төрүүлсэн. Одоо нэг тижээгээд өсгөх нь чиний үүрэг үстэй. Тийм. Тэгэхээр хүүхд нүртэл тийм үзэл бодолтой. Үзэл бодол сууд юм байна. Нөгөө соёлын ялгаанууд байгаа те. Бидний нөгөө уламжлалтын үуч гэсэн те. Ер нь нөгөө эрэгтэй хүн чанга өрөөндөө явдаг те. Эмэгтэй хүн чинь үлдээд уруудмаа өсгдөг гэдэг нэг бүр өгдөлгөний тийм. Тэгэн гут нэг тэргүүрлээ. Аз соёлууд чинь нөгөө юу гэдэг штеп. Одоо Япон солонгос ээжнэр мэдээж ингээд хүүхдээ өсгдөг. Тэнгуут одоо Япон солонгос хүмүүс ойлгохгүй юм ч те нэг жоохон чалчгар штеп. Тэнгуут Монгол ээжнэрийн өсгсөн Монгол ээжнээс тэр нөгөө хаад гараад байгаа байхгүй те. Монгол ээжнэр өсгсөн тэр ахуй соёлоос ер нь тэгэхээр Монгол эмэгтэйчүүд бас хүчрэхэг байхгүй. Ер нь Монгол хүн гэдэг чинь айгу хүчтэй мундаг гэдгийг л одоо тэгэл янз бүрийн зөв цэцээ өгч гисэн цаад философиараа юугаар Монгол соёл чинь айгу агуу байгаа байхгүй Тэгэл бидний өвөө уламжлалаар ханижлаа яаж хайрлах өрөөд маа яаж хайрлах уу гэл Монгол соёл уламжлал чинь айгу агуу шүү дээ. Бас нөгөө яг нэг юм тэр гэр бүлийн соёл байхгүй тийм алаг цаагуур нь тийм аавыгаа хүндлэх хэрэгтэй, ханижлаа хүндлэх хэрэгтэй гэдгээр тэр малгай бүсийн эрэгтэй хүний гэл тодтогч ирж байгаа л тийм. Эрэгтэй хүний малгай бүсийг дээш нь тавил тэр чинь нөгөө өөр хүмүүсттэй ч гэсэн тийм гоё соёлоороо тэгээд ахуйн соёлоороо л ингэ заагаад өгч байгаа. Тэрэнд ямар ч сэтгэл зүйн шинжлэх ухаан, ангаахын шинжлэх ухаан тэгээд сүртэй юм шиг. Тэгэл ингээл янгот яг л нэг эр хүний нөгөө сэтгэл зүйг нь мэдсэн. Өгөөд нь шүү дээ. Сэтгэл зүйн талаас нь. Тийм. Найз нь подкастаараа чамааг эвлэрүүлэн зурчлагаараа яриач гэж урьсан шалтгаан нь хоёулангийн чинь подкастыг сонсоод нийгэмд байгаа залуус маань нэгийг бодож хоёрыг тунгаагаад заавал нэг тартагтаа тулаад тий заавал нэг эцэг үзэхгүйгээр наагуур нэгээд шийдээсэй л гэж мессеж өгөх санаатай одоо энэ подкастыг хөргөж байгаамаа. Тэг хүрэлцэн ирсэнд цаг зав гаргасанд найзтай маш их баярлалаа. Найзынхаа бас шинэхэн дугаарууд эхний дугааруудын нэг тэгээд дараа маш их туршлагатай болоод найзгаа дахин өрн хүрэлцэн ирээрээ. За баярлалаа нэвтрүүлэгтээ оруулсанд. Тэгээд чинийхээ цаашдаа ажилд амжилт хүсье. Монголын гэр бүлүүд ажиргалтай сайхан амьдраасаа л гэж хэлээд баярлалаа. За өнөөдрийн дугаар өөр өндөрлөж байна.